Өнөөдөр урлагийн туршлага солилцох хөтөлбөр болж өнгөрлөө. Тус хөтөлбөрийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Бүгд найрамдах Хятад ард улсын Шанши мужийн багшин их сургууль, хөгжим мужийн коллеж нар хамтран зохион байгуулж байна. Хятадын талаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн туршлага, үндэсний урлагийн гайхамшиг танилцуулсан бөгөөд Монгол урлагийн гайхамшиг, Монгол сурагчдын чадварлаг үзүүлбэрүүдийг тухлан суудсан юм а. Өнөөдөр хөгжим мужийн их сургуульд ирээд энэ сургуулийг ойлгож энэ дамжаад босцоо зүйлээр энэ сургуулиас эдийн шанши мужтан тэлж болж ингээд хажим хашид бас ямар хамтарч хиймээр боловсролын талаар одоо урлагийн талаар ямар хамтармаар юм бэ. Энэний одоо олом тодруулж дийлөх нь хамжилж яахсал бодолтой юм байна. Юуны өмнө манай сургууль энэ жил одоо 80 жилийнхаа ойн баяр дээр Монгол Улсын консерватор буюу хөгжмийн дээд боловсролын байгууллага болсон. Тэгээд энэ хөгжмийн тус одоо үйл ажиллагааны хүрээнд бас гадаад харилцаа маань өргөжин тэлэх учиртай ингээд Бүгд найрамдах Хятад ард улсын ижил төстөө ихтэй сургууль буюу одоо консерваторуудтай хөгжмийн дээд сургуулиудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ийм үйл ажиллагаа явагдаж байгаа юм аа. Хөгжим мужийн коллежийн сурагчдын хувьд ур чадварын туршлага судалсан өргөөчтэй хөтөлбөр болж өнгөрөөд байна. Тус үйл ажиллагаа нь хоёр улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудын нэг хэсэг юм а.